Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин хайцлаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй шоу драм. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Манайхан нэрээ сайхан найралдаг хүмүүс шүү. Манай эзэн өнөөдөр мягд малчныхаа найрыг хийгээд нутгаараадаг найрлсан хүмүүс. За би гэж амт ягав зээд ухдаг шигээл ямар ч ашиг ирж яаж нэг юм хараад л байж. Хүүе, манай нутгийн өмнө өрдөг ганц мягд малчин баян гамбах ирж шүүвтэй. Ухтаж авнаа, жоохон долгоно. Сайн байна уу та? Иш. За сайн байна уу? Сайн байна уу? Найр наадам эхэлчихвөө. Эхэлчлээ хаа. За. Ахан жоох хоцорчлоо. Ажилдаа байж байгаад хоцорчлоо. Зүгээр ахаа. Тий. Гамбаха та яаж ингэ сайхан харагддаг вэ? Хүн ер нь тань шиг амьдрал хүрэхэд бол юу яаж ийн ахаа? Ер нь ах нь бол нэг хоёр л юмныхаа буйнаар өдий таны амьдралд хүрсэн хүн шүү дээ. За. Байнгын тэр хоёрыгоо дотроо шүтэж явдаг юм. За. Нэгт нь ханаа шүтэн, хоёрт нь хоноо шүтнэ гэж. Аргагүй. Муу хонь хоёрынхоо буйнаар л ийм сайхан амьдралд хүрлээ шүү дээ. За. Ах нь ер нь боддөг юм аа. Энэ насаан дуустал муу ханийгаа л шүтэж явна гэж боддөг юм да. Нэг нүдэрээ ханаа харна, нөгөө нүдэрээ хоноо харна. Өөр эмэгтэй хүн рүү юусоо харахгүй. Одоо ямар тань шиг ингэ сайхан баян затгалтай амьдраад ямар над шиг ингэж айлын цас барлаг хийж явдаг байна нэрээ. Зүгээрээ миний дөө. Удахгүй чиний амьдрал сайхан болно. Тий. Ах нь ерөөсөө чамд нэг 5 хонь бэлгэлчээ. Хүүе за буйна дэлгэрэг. За ер нь дахиад нэмээд 5 хонь бэлгэлчээ та. Хүүе за бүр их баярлаа гамбаха. Гамбах. Дүүн танаас нэг юм асууя гэж бодоод байгаа хөхгүй юу? Та дүүгээ охинтойгоо суулгach шээ төхөө. Би сайн хүрэн бол чаднаа. Та мэдчихэж байгаа шүү дээ. Миний дөө. Ах нь 1000 малаа яа гэж ш дээрээс нь дахиад нэг мал нэмээд яхав тий. Гэтэ ч та сайхан замтай шүү. Манай эзний аастан гэж авах юм байхгүй шүү. Өдөржингөө зодоотой гэнэ үзнэ. Үдсэн гэнөөнийхөө зодооныг над дээр тушаа намайг өдөржингөө нүдчтэй ш. Гэвч Наадах чинь зовлон биш ээ миний дөө. яагаад? Чи эзнийгээ эротик кино үздэгүүд нь л баярлж яв. Өдөржин эротик кино үзэл тэрийгээ чам дээр туршаад байвал ямар хэцүү байх вэ? Тэр үн дормоо зодуулаад нүдүүлээд байжсэн дээр байхгүй юу? Таа тийм ээ. За яшга. Хана, эротик кино гэснээс би чамаа хуурсан штэ. Би ч гэсэн хуурсан. За 4 сарын 1-ээ. Би 1 сарын 20-нд. Тий. 5 сарын 4-нд бас нэг хуурсан юм байна шүү. Юу дээ? 2 сарын хэдэнд бас нэг байгаа шүү. Тэрийг мартчих санахаараа хэлье заа юу. Гамбах. Дүүн бодоод идэх юм. Та ч бас ариун дуршлагтай тийм ээ. Би бас энэ тентээс хэдэн ямаа аваад өөрийн гэсэн хэдэн ямаатай болох гэдэг байгаа байхгүй юу? За. Ер нь ямаа гэдэг амт чинь нэг удаагийнхаа саалтаар хэдэн зуун грамм сүү өгдөг юм бэ? Хар ямаа нь улаан ямаа нь. За улаан ямаа. Улаан ямаа бол нэг 500 г сүү өгнө. За хар ямаа. Харан ч гэсэн 500 г-ыг өгнө. Тэгвэл ямаа гэдэг амт чинь нэг удаагийнхаа самналтаар хэдэн зуун грамм ноол өгдөг юм бэ гамбаха? Харан нь улаан нь. За улаан ямаа. Улаан нь бол нэг 300 г-ыг өгнө. За хар ямаа. Харан ч гэсэн 300 өгнө. Ялгаагүй юм биш баха. Ахын чамаас яагаад харна вэ? Улаан нь асуугаад байна үгүй л шүү дээ. Улаан ямаа нь ахынх нь ямаа байхгүй юу? Хар ямаа нь хин ямаа. Харан ч гэсэн ахынх нь. За баяа. Хүүхдээ тавтаад. За наригсээ. Ингээд танаа эзэн чинь морь уйдаг үлөө. Гүү. Гүү уйдаг юм уу? Хүмүүс яа гэж. Жилийн 4 өдрийн айлын малыг нь манд зогсдог. Өвөл, цаснаар, зум борооноор, хавар намар баян малын манд зогсоод энэ дээл хувцсаар солиод өгчихгүй маань. Ерөн сөүлүүд манайхан нарын амьдрал үнэхээр хэцүү болж байна доо. Бид нар ч одоо малыг нь манаа алуудаг. Гэхдээ сүүлийн үед ер нь манайч малгүй боллоо доо. Хүмүүс мал зүргээ зараа суурин газар руу барааддаг болсон байна. Мал байлаж бэлчих газаргүй боллоо нэрээ. Одоо тэгээ сүүлийн үед бид нар малын манаад байхад ш дандаа биднийг муу жишээн дээр авч дуудаж шít. Одоо жишээний үдгээ. Нөхөр нь архиугаад алиг болох юм бол хөө юм аригч мануух юм аа гэх. Эхтэр нэрвээ өглөө босохгүй ажил хийхгүй байх юм бол хөө ажилгүй мануух юм аа гэх.
Хүүхэд нь муу сурах юм бол гой муу сурлахтаа мануухай байна гэх. Би ясам дээр чи хамгийн ажилсаг нь мануухай бид нар баггүй юу? Бид нар байгаа тулдаа энэ мал нь бүрэн бүтэн байгаа баггүй юу? Яамаа ч юм дээр хүн баяжих тусмаа нэрээ сонио надад. Удмал нарийн болоод байгаа. Хаяа нэг энэ хаваарах нэг муу мануухай найзтайгаа уулзаж нэг жаргал зовлонгоо хуваалцах юм да. Одоо юу нэг муу ганц нэг үлдсэн найз нар маань ороод ирдэг гисэн. Нэг хаяа нэг уулзаж нэг сайхан яриа өргөө өдөл гэдгийсэн. Миний найз манайх ороод ирлээ. Яа. Энэ манай нэг сүртэй. За юу чи явж байна найз? Яв. Байхгүй нүдэн дээр нэг хон туулгачлаа. Дахиад туулгачихсан. Игдээд нэг хоёр төлөг алдсан гэв үстэй. Харин тийм ээ. Гүн манай эзэн найран дээрээ одоо бараг 2 хонлоо. Би ганцаараа гэрээ хотоо манж штэ хөөе. Оо яас хэцүү юм бэ? Чи яаж гад алдчихэ? Яах вэ харсаар даваа ивчих юм чи яах юм би? Өнөөдөр бас ядж хагаад ямар ч салхихгүй өдөр юм аа. Тэгээ салхихгүй болохоор би бүр нэг унжээсэн бүр ямар сүлдгүр гачи байж хий. Мөн салхитай бол яадгийг? Салхитай бол найз тачгна штэ. Яа. Бас хотоо өн рүүгээ хэрэг амтаа ойртохгүй штэ. Одоо зүрмээр л юм байна бас надад чи. Хөөе. Их зэв юм байна энэ чон монитор. Өнөөдөр найз нь ядж хаад халуун ч өдөр юм аа. Найз нэг хотоо хараад хонио хараад байж л. Тэг чи уулаас нэг чон бууж ирж байна. Би ингээд хараад байгаа байхгүй юу? Хараад байгаа. Намаагүй мануухай чинээ тоохгүй байна тэр бүр нэрээ. Их тухтай явж ирстэй ингээд хотоо хондоо өргө хоёр хөлөө давуу тэгээ хараад заяа. Гол шилж байгаа айл тарганы авж байгаа маа. Чи юу хийжсэн? Би хараад байж байгаа юм чи. Нэрээ чи хараад байж байгаа л да нэрээ. Тэгээд байцлаа л үчнөө аяарх ингээд над руу ойрцуулаад чирээд ирж байна. Тэгээ миний сүүдэр дор идэж байна бүр ёо. Мангар тухтай идэж байгаа маа. Чи юу хийжсэн? Би хараад байж байгаа шүү дээ. Нэрээ чи хараад байж байгаа л да. Харгаас л ямар хашгирах юм биш дээ өөр ямар тийм ээ? Өвчтэй асуудгийг би яасан. Тэгээд ингээд их тухтай идэж байгаа тухтай идээд ингээд гиз гүзээг нь гаргаад арайд намайг өвчүүгийн түшчээг өгшиг хэн холгүй байна. Тэгээд идээд бүр сайхан цадаж аваад хэсэг сайхан унтчаа тэгээ яваад гэж байгаа. Явахдаа зүгээр явчих хотоо өнөөс ахад нэгийг аваад явчихж байгаа маа бас. Харин тийм ээ. Сүүлийн үед чоннууд хүртэл манууханаас тэр айхыг болж байна. Сүүлийн үед юм техник чи заяа. Камерч байна гэн дуваас охортой болж таа гэн гэмэл тавьж байна гэн одоо бид нар улам ажлаас өөр шахагтаал байж байна. Бүрэл муудаад биш мяараад биш үү. Дэлхий дээр ер нь манууханаар их ховордож байна ер нь. Үнэн шүү. Чи мэдгүй. Бид нар биш үү? Айлын мал манаад байна гэсэн чи бид нар чинь сургалтын төлбөр манддаг юм биш. Тийм шүү дээ тэр малнууд нь хотод сургуультаа сурж байгаа шүү. Үгүй харин тийм гинэж. Сургалтын төлбөр манад одоо бараг сургалтын төлбөрчгүй боллоо доо ер нь манайх малчгүй боллоо шүү дээ. Одоо тэгээ готод орк моркороо дуудулж байгаа эндээ ирсэн дээр дээ манай хэлдэг шиг. Тийм ээ. Одоо бид нар тэгвэл бас нэг жоохон ажил төрөлтөө болмоор л байна бас аа. Бидний дээрүүд юу гэдэг нэрлдэг байлаа. Цаг сайхан байхад бидний чинь өлзий хүү гэж их гой нэртэй байсан байгаа шүү. Одоо бол биднийг тоодогч амтан байхгүй болсон. Нэг мал хонтой хотны захад нэг хатгаж хайж байгаа. Тэгээд мартчихж байгаа шүү дээ. Одоо тэгээ мануухай гэдэг нэртэй. Гэхдээ байна шүү дээ. Бидний нэрийг чи ингэж утгачлаад хэлэх юм бол их гоё үеэр нь салгаж хэлэх юм бол их гоё юм билээ шүү дээ. За бид нар чи хараа их орноо манддаг юм байна. Мал зүрэг манддаг юм байна. Утгачлал үү шүү дээ. Ман уухай гэсэн утгатай өгч шүү. Эд чи л өөдрөгөр ингэж бодно да. Бусд нь бол тэгж бодохгүй шүү дээ. Харин тий. Ой манай эзэн харагдана үнэнгээр. Танаа эзэн сая баярхаад ийшээ орлоо. Тэгин. Их баярхгүй юм а. Ямар юм яана гэвэ сайн нэг юм яриад орсон. Юу гэнэ? Хонныхоо нэг нүдээр нэхтрийг хараад хонь нэг нүдээр эхтрийг нь хараад байгаа гинэ юу гэнэ мэдгүй. Хоньтой хардаад байгаа мó яагаад байгаа юу? Нэг нүд нь болохоор зэрэг бярууга хараад хоньтой явуулаад мэдгүй би ерөөсөө ойлгоогүй нэг хонь л нэг юм харсан юм баха. Айгүй өвчтэй юм ярина шүү дээ. Тэр чи ингэж байгаа. Нэг нүдээрээ ханиа харна, нөгөө нүдээрээ хонио харна гэж ярьдгийг. Танаа эзэн чинь долор юм уу? За мэдгүй нэг тийм яриад орсон мэдгүй. Эхнэр нь бас нэг нүдээр хоньны өөрийг нь хараад байгаа мэдгүй. Эхнэртэй хайртай л байхгүй юу та чаавас. Танаа эзэн. Манай эзэн. За одоо намайг энд явж байгааг мэдцээ яана. Миний дөө хоёулаа тэр гураалгаас дөө өвсний ард орж байгаад нэг бяцхан уулзаадах уу. Ахын чамд 5 хонь өгөө. Гүй та чи сая хань ижилтэйгээ явж ирсэн мэдтээ. Хонь байхад ханаар яадгийг. Явуулсан ч болж байна л та. Гэхдээ цаад хоёр манууха чи ямар эвгүй юм бэ? Яг хүн хараад байгаа юм шиг. Энэ муу хоёр яадгийг. Ингээ унгаагаа ичил та.
Энийг ч гэсэн унгана. Би сая хөдлөө. Харин тий. Би одоо жоохон ууцсан юм баримжаа алдагдаад байгаа юм бахта. Ори. Орой. Хүмүүс та нар биднийг арай л дээрлэгч дээ. Бид нар мал сүргэж чи манаа дахад ямар мөгөө дээрлэхгүй. Та нарт одоо хэлэх үгээ хэллээ мэдүү. Яаж дээрлэгч юм бэ чи? Наадад ч угаасаа ийм штий. Ялангуяа манай эз ямар ч тийм өөр юмсэг бусаа. Өөрийнх нь манайхаа хамгийн түрүү дамаг ирж унагаагаад. Яс дургу үрчтэй харин шүү дээ. Одоо ер нь эдгээр төр хэлэх үгээ хэлж мэдсэн үү? Дэлхийд дээр чи манайхаа нарыг ховордож байгаа гэж шүү. Гурван юм хоёг ховордож байгаа. Нэгдүгээр аргал ховордож байгаа гэж, мацаалаа ховордож байгаа гэж, манайхаа нэг ховордож байгаа гэж шүү. Амар өгөөж одоо бидний ажилгүй болж байна гэж шүү. Дургу хүрээд би бол одоо босгочгүй. Өөрөө ирж авал би гівтэл энэ одоо. Хүмүүс ч өөрснөө болохоор яадаг гэж эрхийнхээ төлөө амар тэмцдэг гэж шүү. Эрхийг хүний эрхийн төлөө тэмцээгээд тэр хот суурин газараа хүмүүсийн жагсаал цугтаа хийдэг гэж шүү. Хэдүүлээ бас нэг хаваараа жагсаал цугтаа хийдэг юм уу яадаг. Тэгэл та. Манайхаа нарын эрхийн төлөө тэмцээ энэ одоо хоттой хань мөнөд хоороод явдаг юм уу яадаг. Одоо тэгээ холбоо молбоо байгуулгаад би одоо тэргүүн мэргүүнээр сонгогдох юм уу яадаг. Одоо тэмцээ эрхийнхээ төлөө тэмцээ шатгастай шатын мат одоо юу гэж одоо юу гэх одоо нэг Юу шатгастай шати. Чи тэр чөлдурлаад үнс болно. тэгтээ тэргүй одоо би чи миний мод ч одоо ёроолороо муудаад мал ирчээсээр гад одоо өгөрчөөд одоо доогоор өмдрөөд урах гэж байна одоо би ер нь. Чамаг харин нэг арматур зоож байгаа цемлчмээр л байгаа юм да. Ой, найз малгайгаа өмсөё. Өнөөдөр айгүй халуун байна. Айгүй бол наршин шүү гшөө. Бас малгай гэж чичээ нэг мод зэвэрч хувинга. Охоо, наа чи надад малгай хөөе. За маа. За барьж байгаарай. Барьж байгаа. Тэгээ тулж байгаарай. Найз яг толгоор руу чиглүүл. Тэгвэл найз маневр бол байхгүй шүү дээ. За, чигээр бол явчихдаг байхгүй юу? За, сайн тулж байгаа амирч. Гэдэг чи манайхаа байж чиг уулаа юм биш үү нэрээ? Амд арчаатай байхгүй. Юу вэ? Чано. Гүэ. Энэ лав чам биш. Гэгээ цагаа өдөр сүнсүүд гэж байх уу? Нэг л хачим чи ихэд явчлаа шүү. Чон биш үү энэ одоо? Юу вэ? Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайцлаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Энэ одоо манайхаа юу сүнсүү? Наа чи манайхаа бол биш ээ. Эсвэл манайхааны сүнс юм бол ямар юм бэ? Агаад байна. Манайхаа ч гэсэн айдаг юм биш хамаг биений мод босчтоо. Эдний орд чон ирж ирсэн хамаагүй дээр юм байна. Айстаа найз бүх өргөстүүд босчлаа бас. Найз айгаад намайг тэрвэч. Яа тэргүй угаасаа чи бид нар чи ингэ дэвхтэй систем жоохон бүтээгдсэн юм чинь. Сүсайтоо. Чи бас сүнстэй юм уу? Ой, рахсма. Бивэна. Омот тэнэг. Адилхан манайхаа ч бивэнийг айлгаад. Муу судын синдром отгоо биш тий. За юу вэ наа? Юу гэдэг юм айлгаад зүгээр. Айлгаач гэж бод. Юу айцсан уу? Тэгэхгүй яа тийм. Яа, Усмс чи яатсан. яах юу гэдгийг одоо чон айлгадаг байсан бол хүн айлгаас олиорлж санчсан те. Манайхан байхгүй хэдэн малаа зараад хот руу нөгөөд алга болцсон. Явахдаа нэг ийм сони юм хийж өгөөд. Тэгээ одоо өстө чон итгэл хүн айлгаал тэгээд явчих штеп. Нутаг дээрээ үлдээ юу? Ганцаараа болцсон штеп. Чи ч үлдэн харахад он сүрдмээр болсон байх шүү. Өөрхий манай нутагт үлдсэн ганц эмхтэй манайхаа чааваас та өөр. Цагийн сайханд чи янз юм байла. Одоо ч дээр манайхаа битгээл дэрдэж тоохоо байсан. Харин тийм ээ нэрээ. Гэтэ бас Сүч наада. таавал тоон штэ бас. Хин. Ер нь бол гендерийн асуудал яригдж байна. Та нар судалгаагаар мэдсэн үү? Үгүй. Дэлхий дээр биш үү? Нэг эмэгтэй манайхад хоёр эрэгтэй манайхад ногдчихно гэж байна шүү дээ. Гуруула яамаар ч дээ. Бас нэг тийм өсөө үржих нохоо бодмоор л байна. Онцгойтой байл да. Яах эргүүлээд байгаа юм яагаад та? Ой. Яса. Хоёлоод ингээд урд уртаас хараад хол байж хаар нийлж амьдралаа бодвол яасан хөө? Ершка. Оо. Чи бас эмхтэй гэсэндээ наад өнөр мөнөр чинь шал өөр биш үү? Яаж вэ? Өнөөдөр чинь чамд яргуу ийцэн ямаа ирж хөргөөгөө юу дээ? Тий.
цэцгийн баглаа үнэрч байна. Ой. Алита. Халгаа биш үү? Гоё юм аа. Эмэгтэй манайхаа гэсэндээ надаас бол маш шивтэр үнэрч байгаа ш надад нэр. Намайг өдөртөө манайхаа гэж би ажлаа ерөн сүүлүүд хийхгүй гоод би ч өөр амьдтын нурууны маажуур болсон ш. Өдөртөө нэг алга тарлан буухан ирж нэг шөргөөч явал тэгэл яваад гэдэг ш. Хөөе тэр хин бэ? Манай эзэн. Чаатаа намайг босцсон байх гэдээ уурлах үедээ заагүй юм. За одоо боллоо. Харж үзье. Миний дөө. Хоёлаа тэр үхэр дэрэгний дэнд очиж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Ахын чамд 10 хон нөгөө манай авгаад битээ хэлээрээ. Ой, согтуу толгой. Ихнэр чинь байна би. Хин ямар зөв амт юм бэ? Түрнээс хойш гарч гүйдсэн чи хүүхээр үлээд исэн ма хаашаа. За уучлаарай. Өнөөдөр гэртээ онохгүй шүү чи. Мэнт бэ яасан? За миний анаа уучлаарай. Хүү юрчи? Борлогдох нь. Үгүй чи харин хөөрхөн охин байна уу юу? Хой нөгч тэнэгтгэв. Миний дөө. Хоёлаа тийшээ очиж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Тэгээ. Ахын чамд 10 хон нөгөө. Ави яха. Яа миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Манухай. Энэ ямар муухай эвгүй хог вэ? Ийш орцтой хөлт найдахсаа тэр юу? Ой, наад чи манай эзэн шүү гэтрүүлч бай бас. Яах нь вэ? Саглахгүй шүү нэрээ. Одоо цаг цэвэн болохоор хардаш хүн манайхаа хоёр үрдэл хоорондоо одоо уулздаг боллоо шүү дээ. Энэ хоёр одоо уулзаад явал дундаас нь юу гарах вэ? Бүрэтэн гарах юм уу одоо яах вэ? Энэ чинь цаг цөвөндөө биш. Ерөөсөө архийг хэтрүүлсэн хэрэгжилж байгаа байхгүй наа чинь. Өөрийн гэсэн ухаангүй болсон биш тэр хүн гэдэг юм чи. Архи ухаараа Хүмүүс тэр архийг арай л уух юм а те. арай авах юм. Яаж? Ямар азар. Хүн болж төрчөөгөө юм тийм ээ. Чи хүн болсон бол нилээ уудаг байна. Юу вэ? Цагтгаа гэдэг үү? Энэ хэв бэ энэ аливчаад. Манайхны нэг байна да. Оо, Энэ сайн байцгаана уу? Юу байцгаана? Үчи ч одоо яатсан бэ? тав гантины суур болсон нэ. Үчи ажиллаа хийхгүй байгаа юм уу? Хийж байгаа хажуугаар антины суур. Манай эзэн олон анти олон сууг үзнэ гинэ. Яа гоё юм биш үү? Бороо орохоор найзнастаа алуулж байна. Яах вэ? Аянганд ста далжидлаа ахуулж байна. Яаж яах вэ? Амар цахилгаан татна. Оо цахилгаан татна. Яана одоо эх 7 хоног бороо 7 хоног зүсэрнэ гэсэн шүү дээ. 7 хоног минийг шингэж зогсох юм дээ. Яах юм бэ? Гэхдээ чи ч бас явахаас нэг толгой дэрхэн дээр бас нэг дуваа сохор мохор камер тавьчихсан юм уу? Юу юм бас техникчэд бит хоёр удаа удахгүй юу ажилгүй болох гол байна да ер нь. Энд чи юу юм? Чон үргээдгийн гисээ. Үргэж байгаа юм байхгүй. Шүн болохоор нэг хэдэн дингийн ирвэх нэр шаваа. Өөр юм байхгүй. Хомсомор чи яасан гоё болчихоо байж Харин байна. тийм ээ. Шинжлэгдээд ах. За найр. Юу болж байна? Найрах. Найрлаа ааллаа хүмүүс. Ундаг тавилгүй ууж, хутга тавилгүй махад нэгээл хөөрцгөлцгөөгөө ол бах юм. Хүмүүс гэж. Ой, та хоёр нэрээ сонссон уу? Юу? Энэ мянгат малтай болоод энэ найраа хийгээд байгаа энэ айл шүү дээ. Эднийх чинь хятад айл гэж шүү дээ. За бити бураад. Нэрээ. Чи бод. Та хоёр бод. Монгол улсад 5 жилийн өмнө орж ирээл хэдхэн малтай байж байгаа одоо 5 жилийн дотор мянгат малчин болсон хятад айл. Сонир бохооз. Одоо энэ замд байгаа битүү хятадууд байдаг гэж шүү. Мал лаал. Одоо хятад хүн Монголд амьдраад маллаад мянгад малчин болчих юм уу? Тэгэхгүй Монголын мянган мал хятад үнэх болчих юм уу? Тийм. Одоо харин эднийх чинь ашгүй харин нэг ажлын байр гарах гэдэг шиг би эднийдэг анкет бүглэх гэж ирээд байгаа байхгүй юу? Балаа имэрэдэ чивдээ. Монголоороо биш үү нөхөр минь. Тааж тийм баха. Манай эзэн наашаа мордоол гартлаа. Аа Найр тараана гинэ. яагав? Хайртай эмэгтэйг нь аваа суудсан шүү. Одоо тэр хятад хүн чинь тэгээ бас Монгол эмэгтэй хүн аваа суудсан юм уу? Ихгүй яах энэ хоёр чи нэг голдын хоёр хичнээн бибиндээ хайртай байлаа. Тэгээд энээсээ саснаас хойш арх уун. Хөөх юм цагаан солиод тусан. Нэг үе үе орилсон юмд явдгийн. Вау! Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайзнаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй
Шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Хүү яа ч бүр яач юу ч ойлгосонгүй. Ингээд нэг орилоод явдгийг. Хотоос анчид ирнэ. 100 г татуулнаа шууд үргээд гин. Оо тийм үү. Чаныг үл өстө ганга өргөнөөс. Ганга үргэн. Эцэг болсон байх шүү. Гэхдээ вэ штэ танаа эзэн чинь вэ штэ. Энэ голдоо энэ нутагтаа үлдсэн цорын ганц Монгол сайхан омогчлоор амьдарч байгаа хүн чинь танаа эзэн шүү За дээ. яг зөв. Монгол ахуй соёл гэдэг чинь их сайхан. Яг зөв. Хатагдаад балдаа явахдаа танаа эзэн мориороо явж гин уурга хаан барьж байна. Морион уйж байна. Нүүд сунхтаа хүртэл техник унаа биш. Тэмээгээр нүдэг жинхэнэ Монгол ёс уламжлал авч үлдсэн хүн шүү дээ. Дааж уугаад ах юм бол Үгүй архи уухтаа хүртэл нэрмэлэрх Монгол архи уудаг хүн шүү дээ. аахтраа. Бид хоёр ч одоо бас сүйд нэг сонирн болсон. Наа чи саснаас хойш надтай ярьдаг болоод байгаа шүү дээ. Эрдээ вэжсэн чи яри орж хоол идэх солиордгийг наа чи. Чамаагүй. Тий. Согтуудаа юу? Тий. Тэрнээс бас баян ярина. Эрдээд нэг бороо орох гээд ахаар нь өвгөө гэрчи ороо онцгоос тэг тэг хажуугаар ороод унтгийг солиорч ин тий. Ирээд арцаа мусаа явуулаад би юу цусаад цэвэр байдаг Монголгүй. Огоны бэтний хасан тавиг гэж орсон. Тухайн тардынхаа дунд хүлээтэй байгаа чадсан. Ярьчих. Өөр хамаагүй яар өгөө. Зүгээр яа. Хамаагүй яар. Ярөө. За. Наад арх тарсаа болоо. Бити соёлоор. What give it? Хоёр гараа буулгаа. Зүрийг буулгачгаа. Болох бид нар чи манайх байж. Зүгээрээ. Зүгээр ярьлаа шүү. Ой, манай хоёр найзтай танилц. Бити донгос. Ярьлаа шүү тэгвэл. Яри хүнтэй ярьж үзье та. Бид тэрийг амар хоёр ядуу хүн байдаг гэж харж байгаа багтаа. Хамаагүй. За, саахан цусч гэнэ үгүй. Юугаа юу вэ үгүй. Нашаа цуцгаа хов ярьцгаа. Оо, амар ястаа гоё. Хаж амьдрал ямар хуу байна? Одоо шаг их ямаагүй. Шүүгэх мөргөө. Туугих нохоогүй, пуйгих шүлсгүй одоо шүтээхөө. Хилээд юу. Амны бидэг гог. Айл газраас ирж миний охины толгойг залгих гэж ирсэн ант бай. Яа. Анх удаа хүнтэй киноны хэсгээс тоглож үзсэн. Ястаа гоё юм бэ? Энэний таргаш одоо энэ одсон үзсний харгаа. Явна. Бикээ ой. Энэ тэнэг мó. Өөрөө явж тийм шиг хүн суугддгийн. Солиот аль би суугдаад явъя. Очоо сайхан цөөн зэгсрээд. Эргэлтэн ангоос бороотод шүү танаад орно шүү. Энэ хоёр ч баг гэр бүл болсон юм биш үү? Оо, амар ястаа амар нэг ийм эзэнтэй болё. Гоё ч юм уу? Тэр хараач тэр. Тоосороо будах нэ. Жинхэнэ Монгол эрх гэдэг чинь энэ шүү дээ хардаад. Морнор сэгээд сайхан босоод салхи татуулд дагж байгааг нь харж гин үү? Аа, морныхоо хоёр талд гуйваад аа. Сайхан Монгол эрх гэдэг чинь энэ шүү дээ. Тэгээ чи тийш хардаа. Нутгийн залуучууд найр тараад явчихв. Бүгдээрээ мотоцикл унаа. Ууцдаг бүгдээрээ морио унаад нажигд л өгдөг байж үлээ. Одоо энэ хараа нэг авдрайлын уралдаа юм уу, мотоциклийн уралдаа юм уу одоо нэр. Тэгэл энийгээрээ малдаа явна. Би боддог байхгүй энэ чинь элэг зүрхтэй амьтныг эрэг шурхтай техникээр хөөгөөд байж яаж болох вэ те? Нэрээ найзаа. Дээр нэг хоёр хөгшин гэрийн гадаа ингэж ярьсан юм тий. Одоо энэ хөдөө байгаа цэл залуухан Монгол ирчүүдийн амь насыг авч явах хамгийн том дайсан бол энэ хожаа мотоцикл болоод байна гэж хоёр хөгшин ярина лээ. Зуа. Юу вэ? Хаяа, манго манаа. Өчиг намараа. Нарадуушва. Одоо жаалва. Одоо үтэр жаалаа. За одоо явах гэж байна. Ына манаа гажираш үтэр жаалаа. Жаалаа. За явах гэж чам муу тоогч юм уу? Одоо жаалаа гэж. Чи ороо жаажаа. Тамна хүн алла. Чи ороо зуваа. Их давархан шивдэн чи. Манайхаа чи харин юу вэ? Манайхаа гин. Их нутгаар чамд хөөгдөх цаг нь болоогүй аа. Харин чиний явах цаг чинь болж байгаа шүү. Эцэн амарлаа гинүү. Шал дургүй үргэ ажиллаа чи. Чи бод. Хуучин цагт ямар сайхан байлаа. Монгол нутагт минь энэ тал дүүрэн мал сүргэнд бэлчээл. Монгол ирчүүд маань морио унж мал сүргэнд айн яваад тал дүүрэн мал бэлчээл.
Тэр сайхан цаг хугацаа хайчваа. Эх нутагт минь эрх дураараа амьдрахад чинь би дэвцсэн шүү. Эрдэнэт мал сүргийн минь дагаад гэдэс затгалан амьдрахад чинь би дэвцсэн шүү. Эмэс огттой минь дэр нэгтгэж эрлийц хурлийц төрүүлэхэд чинь би дэвцсэн шүү. Харин энэ сайхан нутгаас минь эцнийг нь хөөнө гэвэл би дэвчихгүй шүү. Тэгээд энэ нутгийн чинь эзэн нь өөрсдөө хаана угаан? Эзэн нь хаана угаан? Харийн газар хүний нутагт инхри хань илбэрэлт үрийнхээ төлөө хамгийн бага цалингаар ажиллаж амьдарч байна штэ. Тэдний буруу биш ээ. Тэдэнд буруу байхгүй. Дурлсандаа тэд нар чинь их нутгаан орхоогүй юм шүү. Дурнгуцсандаа амьдрахын эрхэнд харийн оронд зовж яваа хүмүүс шүү. Эмээ. Эгвэл энэ эрх мэдэлтэй 76 мануу ухаан Монгол орноо бүднээр нь манад аваад явж чаддгүй юм бол муу нэртэй дуу данстай ч гэсэн мануухаа бид нар Монгол нутгаа бүднээр нь манаж үлдээ. Гимшэт борон цаггаа